Hi guys, 2 дугаар дугаартаа тавтай морил. За өнөөдөр би юу амсаж үзэх гэж байна гэхээр яг одоо TikTok-оор бүр аимшигтай тренд болж байгаа strawberry matcha latte. Тэгэхээр latte гэхээр ерөнхийдөө сүүтэй гэсэн үг. Matcha гэдэг маань болохоор ногоон цай, strawberry бол ойлгомжтой тий. Matcha бол тусгай агаар ургуулж боловсруулсан ногоон цайны нундаг юм аа. Япон улсад голчлон үйлдвэрлэдэг. Энгийн ногоон цайнаас ялгаатай тавчиг нь бүхэлдэнд хэрэглэдэг. Матча нь бага зэрэг гашуун умами амттай бөгөөд цайны ёслол, латте, амттан болон зарим хоолн дүргэн ашиглагддаг. Япончууд матчаг бүр 12 дугаар зуунаас ахуулан хэрэглэж ирсэн байна. Эхний газар болохоор би нэг юм яв ягаан өнгөтэй ийм хөрхэн газар ирсэн байна. Энэ болохоор ихтэлгүүрийн 100 уртаалд ийм Beauty Secrets гэдэг газар. Журмандаа болохоор энэ газрыг гоо сайхны газар гэж боддог байсан аахгүй юу? Тэгээд яг сторийн дээр strawberry matcha хаана гэ хайсан чинь энэ газрыг санд болгосон. Тэгээ энэ яг энэ салбар нь болохоор кофе шоп юм бэлээ. Янз бүрийн гоё амттай юм гардаг. Тэгээ интерьер нь бас аягүй гоё харагдчихсэн. За тэгэхээр бүгдээрээ орж үзье. Guys бүх юм ягаа юм байна. Найз зөвхтүүдээ авчираач. Гэхдээ юу юм бэ штэ? Дотор нь гоо сайхныхаа бүтээгдэхүүнүүдийг зардсан биш үү? Би ганц кофе шоп гэж бодсон. За collagenтэй уух юм байт юм байна. Glowgenic tea with orange, glowgenic tea with ginger гэж байт юм байна. Тэр нэг маш арчилгааны газар болохоор юм гоё коллагентэй уух юм байгаа мэт таалагдчихна. Гэхдээ өнөөдөр миний юу болохоор тэгсэн чинь strawberry matcha нэрээ коллаген нэмүүлж болох юм шүү дээ. Ваа 1500 strawberry matcha коллагентэй аваад strawberry vanilla cheese-с нэгийг тирамисугаас нэгийг авчих. Вау, so cute. Тэгэл ингээл кофега үлэнгээ гоё гоо сайхны юм үзэл. Тэгээ сая нэг ийм өгсөн Nourish Your Glow. Ерөнхийдөө дотроосоо гоё гялтганаарай л гэж байгаа юм байна. Үгүй өөрийнхөө гялцсан байдлыг гялцуулаад өгөөрэй girl гэж байгаа юм байна гэж. За тэгээд ингээд 6 дахь удаага 50% хөнгөлөлт авах юм байна. I mean I like it. Ийм эмгтээлэг газрыг дутаад идэг байхгүй юу? Яг ингээд энэ дотор орж ирэх бүр яг эмгтэн хүн гэдгийг мэдрээд байгаа байхгүй юу? Оо энэ хараа миний аавна гэж бодсон. Ампул шүү дээ. Алттай ч гэж. Тэр яах вэ? Яг үнэндээ ингээд дэйтний санаа агаад байгаа байхгүй юу? Залуучууд бол зүгээр ингээд найз охиноосоо юу их ингэж асуухгүй зүгээр ийшээ авчираад кейкийг нэдүүлээд матчагийг нь уулгаад скин кэрийг аваад өг. За тэгэл бүр ёо бараг 2 сар хэрүүл байхгүй. Би лав маань нөхөр намыг нь авчир 2 сар хэрэлдэхгүй. Энийгээ бодоод хэрэлдэхгүй. Нэрээ шүү. Гэтэ миний анзаарснараа сая уух юмнууд нэлийн ажиллагаатай уух юм цагчих шиг боллоо. Эднийх зүгээр хуурай powder биш яг real matcha ашиглаад яг нэг утгадаг юм мод өгдөг байхгүй юу? Тэр модоор нь ийм яг зориултын аяган дотор нь ингэж утгаад хийд юм байна. Яг real matcha гэсэн үг. Тийм болохоор би ер нь цаг орно гэж бодож байна. Нэг 15 минут гэж expect хийж байна. Тийм болохоор цагаалга гарчиж. Энд гэхдээ сүүлд би яг няраа хүүхдэд тэрхтэл ингэж анхааралтай явж илаа. Тэрнээс хашил ингэж яваагүй юм байна. Энийг яг зүгээр хальт дэлэлэхэд асгар нь гоё кейк маань нэвтэрхээр. За нийт 12 минут болсон байна. Тэгээ миний төсөөлснийг бодвол хурдан ирлээ. За тэгээд яг ингээ харах юм бол ер нь бол aesthetically pleasing яг ингээ солонгос TikTok, Instagram-ийн хуудсууд дээр байдаг шиг ер нь юм амар хөөрхөн байна. Тэгээ яг нь ер нь бол яг жоохон pricey. Pricey гэдэг маань үнэтэй гэсэн үг. Гэхдээ ийм орчин хотын төвд ийм гоё цонхтой, гэрэл гэгээтэй, тог цахилгаантай тэгээ ийм амар гоё детальтай кейк мейк уух юм гэж бодохоор яг боломжийн бид нар бас гоё юмд мөнгө зардаг байх хэрэгтэй гэж юу бас боддог. Юуны төлөө ажиллаж байгаа юм те. За тэгэхээр strawberry matcha маань болохоор үнцэн нь 12,000 төгрөг юм байна. Тэгээ эндээс 2-ыг авсан, нэг нь охиндоо авсан. Тэгээ нийт 24,000. За энэ дээр нэгэн дээр нь болохоор коллаген нэмүүлсэн коллаген 1500 юм байна. За тэгээд strawberry vanilla cheesecake нь болохоор 14,000, тирамису нь 14,000 юм байна. Тэгэхээр энэ ягаан нь болохоор cheesecake, энэ тирамису. Тэгээ халбахтай. Энэ 5 ч гэсэн лаг хүрхийн те. Эднийх бүр юм брендинг гэдэг зүйлийг бүр үнэхээр шингээж өгсөн байна. Яг ингээ болон тохоо болгоноос нь харж чадчихээн.
За бүгдээрээ амсч үзэх үү. Өчигдөр нөгөө би Instagram руу бичиж асуусан байхгүй юу бичлэг гэж болох уу? Танаа дээр strawberry matcha latte гардгуу гэд хэлсэн чинь creamy буюу одоо ийм төрөл нь гардаг гэсэн. Тэгэхээр крем нь өөрөө яг strawberry амттай. Тэгээ доороо matchaтай. Тэгэхээр миний бодлоор бол яг хольж уух хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр би хольж уулаа. Тэгээ ерөнхийдөө бол би matchанд нэлийн дуртай өөрөө. Matcha ерөнхий ямархан амттай байх ёстойг бас мэднэ. Сүүн крем, whipping cream шиг амттай байна. Аниван би нөгөө түрүү хэлсэн шүү дээ яг real matcha яг matcha хамтагдаж байна. Сахар багтай. Тэгээ нэг юм яг л ногоон цай гэсэн. Matcha ч ногоон цай шүү дээ. Гоё юм. Гэхдээ энэ ягааны мөшөө сайн холиод би жоохон чихэрлэг уух дуртай байхгүй юу? Би ерөнхийдөө бол өөрөө гэртээ хийж уухлаа зүгийн бал хийж уудъя. Тэгэхээр би энэ юугаа жоохон холлоо. Тэгж чаад байна. Ерөнхийдөө бол бас хитрхи ингээ мөсөөр бөмбөгдөөгүй айгу зүгээр байна. Зарим газруудынх бүр ингээ мөсөөр ингээ бөмбөгдсөн. Тэгснэ уунгууд бүр амар чихэрлэг ингээ цоргиж амтагдаад байдаг байхгүй юу? Энэ бол яг таарсан байна. Манай бас бариста залуу ер нь бол гоё хийдэм байна. Бас амар хүрхэн аштайсан. Гоё юм байна guys. Энэ болохоор тирамису. Энэ слаж шүү. Фу. Энэ бүр лаж шүү. Энэ бүр амар гоё юм байна хартаа. Ерөөдөө газруудын доотлын кекс аваад энэ бүр амар шалбайцсан. Бүр юм нойтон болсон. Тэгээ амар кофелэг амттай болсон мэт. Эднийх болохоор амар юм креми юм уу бол ингээд таарсан юм байна. Тэгээ бас царайлаг юм байна. Ер нь таалагдлаа. Гэтэ яг ер нь бол Монгол байдаг кейкүүдийг бодвол зөөлөн амттай гэж хэлж болно. Би яг энэ бичлэгүүдийг хийж дууссаны дараа нэг 40 жил нэмэх байхаа. Амар бөмбөг шиг болчоод тэгээ жимд явж турж үзүүлэх үү. За эхний газраасаа гараад ирлээ. Им pink болохоор маш таалагдлаа. Тэгээ кейк нь гоё юм байна. Гэтэ надад бол яг strawberry cheesecake нь бол тийм амар таалагдсангүй. Угаасаа үлдээгээд гараад ирлээ талын. Тирамису нь бол үнэхээр гоё юм. Яг бусад газруудынхтай харьцуулахад бол яг час хийсэн л гэж хэлмээр байна. За тэгээд яг матчаны хувьд болохоор яг сүүнийх нь оронд хөөсрүүлсэн strawberry-ний амт оруулсан ийм сүртэй юм байна. Тэгээ ер нь бол таалагдлаа. Яг real матчагаар хийж байгаа болохоор амар гоё санагдлаа. Заац. Эхний газар буюу яв ягаан өнгөтэй Beauty Secrets Cafe маань орчны хувьд 10-аас 10, амт нь 10-аас 8, харилцаа 10-аас 11. За хоёр дахь газараа ирсэн байна. Хоёр дахь газар маань болохоор яг засгийн газрын ордны хойно Флора цэцгийн дэлгүүрийн хоёр давхурт Байцгийн газар байдаг. Би яг хаяа нэг өглөөний цай иддэг байсан. Гэхдээ ойрд бол ороогүй байна. Тэгээд стори хийсэний дагуу Байц дээр бас энэ strawberry matcha latte маань гардаг гэж бичсэн байсан учраас би ирлээ. Ерөнхийдөө бол бас гоё локейшн. Тэгээд доторх бас заслан нь ер нь бол нэлээд aesthetic. Ер нь бас газруудын aesthetic нь аягүй гоё болчихжээ. За бүгдээрээ хамт оръё. Би нөгөө түрүүний хоёр газраас болохоор биш түрүүнийг нэ бусад хоёр газраас нь зөвшөөрөл авсан болохоор амар өөртөө ихтэй ирсэн. Тэгээ эндээс болохоор хариу ирээгүй болохоор би жоохон бие бариад байгаа шүү заа. 359 захиалга өглөө. Matcha latte маань 11,000 төгрөг. Тэгээд орчны хувьд бол мод шиг гэх юм уу? Гүнд нэг иймэрхүү байх аа. Тэгээд кофе шоп байвал чиш. Та мэдхгүй. Тэгээд ерөнхийдөө энэ цонхон аягүй гоё. Тэгээд манай ажилтаа сайхан. Тэгээд миний бодлоор нэг өсрөл 3-4 минут болох хаа захиалга маань бидний хамт хурдан ирдэг шиг санагдаад байна. Бэлла. 4:03 болж байна. Тэгэхээр нэг 4 минут болсон байна. За тэгээд яг ерөнхийдөө TikTok дээр тренд болоод байгаа матча маань өөрөө энэ. Ерөнхийдөө ийм jam, тэг яг strawberry jam эсвэл яг real strawberry-г ингээд буталцсан. Тэгээд яг ийм матча жоохон сүртэй.
Энэ бол ер нь бол гоё стакантай гоё харагдчихэв. Ер нь надад энэ илүү таалагдчих гэж. Гэтэ түрүүнийх шигсэн гоё байсан. Жохоо өөр төрлөн болохоос ш. Тийм хурдан ирлээ. Орчин бас ер нь бол яг тийм нэг ай модонд байгаа юм шиг. Тийм дээрээ хөрх юм дүлгцэн болохоор айгүй гоё юм байна. Ер нь тухтай. Гоё нар туссан хэрнээ юм бүүлгэр. You know what I mean. За бүгд амсад үзье. Утгаа дуул илүү гоё ах. Миний бодлоор яг сахарны оронд strawberry хийж байгаа ах. Сахар болон зүгийн балны оронд чихрлэг хамт оруулахын тулд. Үнэхээр бүр аймаг амттай. Би нөгөө түрүү хэлсэн шүү дээ. Би чихрлэг төрлийн мачаанд дуртай. Тэгээ эдний энэ мача болохоор яг энэ strawberry jam учраас би jam гэж бодож байна. Аюу гой чихрлэг болж байна. Тэгээ би чихрлэгтэн дуртай. Тэгээ ер нь бол мача уудаг хүмүүсийг хоёр төрөлд ангилдаг. Нэг нь болохоор яг бүр гашуунаар нь сүүгүү дан усаар уудаг. Устай. Нөгөө төрөл нь болохоор сүтээ илүү юм чихрлэг талтай уух дуртай хүмүүс байдаг. Би болохоор ер нь кофеч дээр уух юм их жирийн жоохон чихрлэг талтай уучих гэдэг төрлийн юм болохоор надад энэ бол түрүүнийхээс илүү таалагдчих. юм бол гоё. Тэгтээ ганц юм байна. Энэ сорвол нь юм шилэн сорвол ч юм уу эсвэл нэг юм өөр сорвол байсан бол бүр яг амар гоё боллоо. Тэгээ би ийм сорвол нь жоохон дургу. Тэгтээ яг энэ ингээд чихрлэг байгаа болохоор надад илүү таалагдж байгаа ч гэсэн түрүүний газрын яг мачаны quality буюу чанар талтай илүү амттай байсан гэж бас хэлж байна. Тэгэхээр ер нь бол яг газар өөрийн гэсэн онцлогтой тухайн өдөр чиний юу crave хийж байгаас шалтгаалж эдгээр газруудыг ер нь сонгуул зүгээр юм байна гэж бодлоо. Хоёр дахь газар буюу Bites орчны хувьд 10-9, амтны хувьд 10-9, харилцаа 10-10. За танаа тооны нэвтрүүлэг үргэлжилж байна. Бүгдээрээ ингээд зайсанд ирсэн байна. За тогсон. Энэ болохоор миний нөгөө хоёр бичиж зөвшөөрөл авсан газруудын нэг. Тэгээ зайсангийн 7 star гэдэг нэг барилгын нэг давхурт Manly Bistro гэдэг газар байгаа. За тэгээд ерөнхийдөө бол яг энд харагдаж байна. Энэ шатаар ороод ингээд орон доторх орчин нь болохоор амар гоё юм бэлээ. Тэгээд хамгийн сонир нь ингээд Instagram дээр нэх олон зураг байхгүй. Тэгээ саяхан нэгдсэн. Айгу mysterious. Тийм болохоор би ирж байгаа. За бүгдээрээ орцгоё. Самно. Амар хөрх юм шүү дээ. Нэг хартаа энэ бүр амар хөрхөн гэрлээ шүү дээ. Үстэй тал. Гэрнээс хэрвээ би тал байсан бол нэг иймэрхүү тал байх гэсэн да. Нэг strawberry matcha авч. Бүгд гард юм байна өө. Тэгээд бас гадаа нэг меню байсан. Тэрэн дээр нас хоол гард юм илээ. Гректж байгаа юм шиг. Би грек явж үзээгүй л дээ. Гэхдээ гректж байгаа юм шиг. Астерик, хөрхөн. Тийм өслөг юмнууд аягүй хөөхд юм байна. Энэ жоохон нуттай адилхан юм уу? Дүмбичүүд. Яа юм астетик юмнууд аягүй байна. Тэгээд яг десерт энэ бас гард юм байна. Гэхдээ өшөө хоёр газраар орсон болохоор тэгээ бас нэлээ их мөнгө үрчлээ. Тийм болохоор ганц strawberry matcha аваа тэгээ болоо. Тэр хараа. Энэ зураг мөрнүүд нь лаг хөөх юм биш. Энэ дэтлэн бүр алж штөө. Oh my gosh, this is so cute. Хэрвээ би coffee shop байсан бол ийм coffee shop байх байсан. Гэрнээс энэ хараа Sony Angel ийм бүксийн хараа. Oh my god, actually би тал байсан бол нэрээ ийм бүдүүн тал байсан. Энэ өстой хөөх юм байна. Энэ өстой яг хов батдаг газар. Би мөн найзыгаа Солонгосоос ирэхээр энэ дэр ч хов бат яа байз. Яшаа тавиад байгаа юм тийм хүмүүс. За энэ газар маань нэгдээ 7 хонж исэн юм байна. Тэгээд түрүүн би нөгөө гадаа ахтай хэлсэн шүү дээ. Instagram дээр ямар ч зураг мураг байхгүй энэ төр гэдээсэн чинь маркетинг ерөнхийдөө болгоход яваагүй байгаа юм байна. Тэгсэн ирнэ үжээ миний чихэнд ирсэн байсан. Тэгээд захиалга маань бүр амар хурдан гарсан. Түрүүн яг орж ирээ захиалгаа өгчөөд дээшээ хальт гарчаад хүрээд ирсэн чинь гарцаа. Тийм болохоор ер нь аль дайггүй санагдлаа. Тэгээд бас нөгөө нэг TikTok дээр, Pinterest дээр хараад байсан strawberry matcha-нуудтай ерөнхийдөө бол яг үзэмжийн хувьд бол яг ер нь төстэй гэж би бодож байна. Энэ доороо яг ийм юутай, strawberry-тэй. Уйлцсан гэдэг үлээ те. Эний чинь уйлцсан. Тэгээд ийм real strawberry бас орж ирсэн амар гоё юм. Энийг гэхдээ би охиндоо иддэг л нэ. За амслаа шүү.
нөгөө нэг миний хүсдэг чихэрлэг ам байна. Яг нөгөө эхний газар чинь нэг юм амар юм жоохон хуураад уу яг real match байсан шүү дээ. Хоёр дахь газар болохоор яг гоё тэгтээ нэг юм дутаадсэн шүү дээ. Энэ болохоор зүгээр яг миний хүсдэг чихэрлэг амтай. Яг бусад хүмүүс таалагдах гэсийг би сайн мэдгүй байна. Гэхдээ яг ийм чихэрлэг матч намтагдж гин, сүүн намтагдж гин. Тэгээ мөсөн ч гэсэн ер нь бол таарсан байна. Тэгээ ингээ яг ууж ангууд голоор нөгөө нэг strawberry орж ирээд бас гоё юм байна. Хаваас тэр стакан таалагдж байна. Хүн ер нь идж байгаа ууж байгаа маа бас нэг юм гоё ганган чамин байлгах тусмаа ер нь улам юм гоё кайф авдаг гэдэг байгаа байхгүй юу? Хүн чинь нөгөө нэг идэх гэж төрөөгүй амьдрах гэж төрсөн шүү дээ. Орчныхын хувьд ийм өндөр таацтай учраас юм гоё цэлгэр ханаа нэм дан цагаан учраас ер нь бол амар гоё тайван санагдаж байна. Бас хэтэрхий юм бүрсийсэн ийм бараан байхаар бас жоохон ийм нурмаасан байлгаад байдаг. Энэ болохоор ийм цайвар хантай учраас ийм гоё гэгээлэг, ийм сэргээг санагдаж байна. Тэгээд ер нь бол манай гэрийн ч гэсэн бүх хан цагаан байдаг байхгүй юу. Тэгээ би ийм цагаан хантай газрууд аягүй дуртай. Тэгээ ерөнхийдөө яг бүрийн хан, тавилга, чийдэн энэ бүх зүйл обжуурыг бүгдээрийн яг хооронд нь бие биендээ ингэж зохицуулж, захиалж хийлгсэн гэдэг нь бол амар ойлгомжтой байна. Тэгээ нурмал ч гэсэн аягүй гоё акцент өгсөн байдалтай гоё байна. Тэгээ ер нь гоё. Би түрүү хэлээдээ шүү дээ найзыгаа авчирч нэг хоб базъя да, ертөнцийг базъя да гэдэг шүү дээ. Тэгээд энэ тойл мэлэн ч гэсэн аягүй хөрхөн бүр ингээд зориулаад загцсан байгаа байхгүй. Зүгээр л энд нэг тойл авчаад тавьчи. Тэгээ нэг бүр их тойлцоо тавьчи биш. Яг энд ийм гоё өслөг юм тавья, ийм өнгөтэй юм тавья гэдэг ингэж сэтгэлээ шингээс нь бол надад харагдчихээн. Strawberry matcha 15,000 төгрөг юм байна. Орчин мэдтэйг харьцуулахад бол боломжийг дэжгүй санагдлаа. Ер нь дунджаар strawberry matcha нэг 12,000-аас 15,000-ын хооронд байгаа юм байна. Угаасаа орж байгаа ingredients нь хамаагүй үнэтэй. Тэгээд олон юм орж байгаа болохоор ер нь үнэтэй юм байна. Энэ ер нь хоол гардаг юм байна. Кофеж гарах юм байна. Яванда коктейлч гарах юм байна. Тэгээд ер нь дараа нь ирснийг ажиллаа хийж сунаа. Яг нэг юм толгой гацсан үед. Бүх ширээнүүдийнхаа хажууд арзетиктэй байна. Арзетик. За, гэхдээ яг honest review гэх юм бол ийм байт юм байна. Ер нь хүн яг ийм тухтай, тайван, цэлгэр газар тайван сууж болд юм байна. Өмнөх бас дугаар дээр ингээл амар хүн ихтэй хахаар би ингээл тухгүй тал ийш тийшээ ингээл гүүж хараад тэ эндээс хин харж ин тэндээс хин харж ингээ нэг юм жоох стресстэйс ахгүй юу. Гэсэн чи яг энэ газар ингээд нэг юм тухтай тэгээд бас нөгөө техникийн ард байгаа юм ихтэй нэг амар их юм асуухгүй тэ нэг юм тайван байсан чинь амар тухтай ажиллаа надаа. Тэр нь нэгдүгээрт айгүй гоё заяа. Хоёрдугаар болохоор орчны хувьд ер нь хэрвээ би кофе шоптой байсан бол түрүүнээс хойш тэгээд байгаа шүү дээ. Би иймэрхүү кофе шоптой болох байсан. Яг нэг юм грек заастаа архитектурын талаар юм мэдгүй л дээ. Гэхдээ нэг юм грек төрлийн юм шиг санагдлаа заяа. Юм гоё vacation mode заяа. Амтны хувьд яг уу матчан жоохон сул хийсэн. Гэхдээ миний уух төрлийн матча мөн одоо юу гэдэг юм чихэрлэг итгэхийн амир ингээд цоргиод ахгүй бас жоохон цоргиод ахаар ингээд уух тусмаа ингээд жоохон тухгүй болцдог байхгүй юу ингээд үлдээмээр санагдаад тэгээ энийг бол ер нь бол уугаад дууссан манай охин ч гэсэн ер нь бол амттай байна илүү ингээд дуртай уусан өмнөх хоёр газрын матчаг бол жоохон үлдээсэн байхгүй юу тэгсэн чинь энийг бол дуустал нь уучлаа тэгэхээр манай охин бол approved сүүлийн газар Manly Bistro орчин 10-аас 100 үнэхээр таалагдсан амтны хувьд 10-аас 9 харилцаа 10-аас 10. Яа, ингээ 3 газар маань юм байла. Хамгийн их таалагдсан гэвэл яг үнэндээ сүүлийн газар маань илүү таалагдлаа. За, дараагийн дугаар дээр хайшаа очих уу? Яг үнэндээ бас ингээд мэдгүй, байхгүй, сонио амттай тим юм ингээд идмээр байгаа байхгүй юу? Хинч мэддгүй газрыг discover хиймээр байгаа байхгүй юу те? Тэгэхээр комментээр үлдээгээрэй. Та хэдий ингээ орох гээд айгаад байдаг газар руу ч ороод үгүй, идээд үгүй, уугаад үгүй. За баяртай.